За энэ өрөө мэндийг хүргэе. Happy 24 клубээс та бүгдэд энэ мэдээг хүргэж байна. За биднээс 11 сарын 19-нд бол энэ Bybit биржийн талаар мэдээлэл өгсөн байгаа. Энэ талаар өнөөдөр ярина. Хамгийн гол ярих зүйл бол биднээс энэ Binance бирж дээр маржин арилжаа яаж хийх талаар ярив. Бид бол та бүгдэд амласан байгаа futures арилжааны талаар ярина гэдэг. Тэр бол дараа нь тавигдж байна. Өнөөдөр бол маржин арилжааны талаар Binance бирж дээр яаж хийх вэ? Яаж дансаа өдөртөө ямар хэрэгсэл байдаг ингээд ярив. За энийг бол төгсгөлөөр нь ярина. Одоо энэ Bybit биржийнхаа мэдээ өгсөн үр дүнгийн бүгдээрээ ярив. Хамгийн сүүлийн промошн бол энэ Bybit дээр уралдаан зарласан байдаг. За энэ уралдаан бол төгссөн байгаа. Тэгээд ингээд шалгарсан байна. Тэгээд багуудаас бол энэ Солонгосын баг 1-р байранд, энэ Хятадын баг 1-р байранд орсон байна. Солонгосын баг 2-р байранд орсон байна. 388% ашигтай арилжаа хийсэн. Солонгосын баг 220% ашигтай арилжаа хийсэн байна. 3-р байранд орсныг Хятадын баг ашигтай арилжаа хийсэн байна. За Английн нөгөө Sunny Degree гэдэг энэ хүн бол 11-р байранд орсон байна. За энэ ашгаа яаж хуваарлах хувь хүмүүсийн бас рейтингийг үзүүлсэн байна. Энэ хүн бол 1-р байранд бол өөрийнхөө хөрөнгийг арилжаан дээр бол 1540% өсгсөн байна. Тухайн энэ уралдаан явах хугацаанд. За ингээд шагнал урамшууллын тараах талаар энэ багт хэдийг өгөө, хувь хүнд хэдийг тараах уу гэдэг ингээд биднээс 11 сарын 19-нд бичлэгээсэн байгаа. Та нар тэрийг үзчихээрэй. Одоогоор хувааж өгж байгаа шагналын сан нь болохоор 7500 оролцогч оролцсон учраас тэрийг ингээд хувааж өгсөн мэдээ байна. За Английн баг ийм хүмүүс оролцсон байна. Солонгосын баг ийм хүмүүс оролцсон гэдэг ингээд байж байгаа. За хувааж өгтөө энэ биткойныг бол 7600 хүн оролцсон байгаа. Тийм учраас 50 BTC тараасан байна. За ингээд үр дүн гарцсан ингээд биржүүд бол өөрсдийнхөө сайтыг хөгжүүлэхэд бол хүмүүсийг сайн татаж чадчихжээ. За ингээд Bybit биржийн талаар биднээс бол дараа нь яг арилжаа хийж үзүүлж болно. Хэрвээ хүмүүс хүсээд манай энэ бичлэг дээр лайк дараа санал хүсэлтээ бичвэл биднээс үзүүлж болно. Тэгээд Bybit бирж дээр бүртгүүлэхээр бол миний энэ өгсөн хаягаар бүртгүүлж болно шүү. За одоо Binance биржийнхаа арилжааны хэсэг рүү оръё. За энэ дээр бол маржин арилжааг ярих гэж байгаад бол биднээс ингээд шууд маржин гэдээ орчихно. Энэ рүүгээ маржин руу орож явчихъя. За ингээд оронгууд за ийм дүрс гараад ирж байгаа. За ингээд миний одоо зөвшөөрөл бол нэг 5 дахин хөшүүр гэж маржин арилжаа хийх боломжтой байх нь байна. Futures бол 125 байдаг. Ингээд энэ маржин арилжааныхаа хэсэг рүү орсон байна. За Binance биржийн давуу талыг бас биднээс бас ирсэн байгаа. Энэ дээр та бүгд өөрсдөө харж болно. За нэгэн тийм дэлгэц гарцсан учраас энэ маржин арилжаа хийхэд бол бас лимит болон зах зээлийн ханш стоп лимит ашиглаж арилжаа хийж болно. Төрүүчлүүгээ ингээд ороод арай. Төрүүчэнд бол энэ арилжааны төрүүч, маржин төрүүч, futures төрүүч, зээлийн төрүүч гэдэг ингээд ийм зүйл байна. За энэ маржин төрүүчлүүгээ биднээс оръё. За минийх дээр бол одоо энэ маржин арилжааны төрүүч бол 5 дахин илүү хөшүүр хийх боломжтой. Энэ нэгсэндээ би өөрийнхөө байршуулж байгаа хөрөнгөөс 5 дахин илүү хөрөнгөөр арилжаа хийх боломжтой гэсэн. За ингээд дансанд бол одоо та нар харж байна энэ дээр энэ маржин арилжааны дансанд бол ямар ч мөнгө байхгүй байна. Энийг би шилжүүлж мөнгө хийхэд тулд ингээд трансфер гэдэг дээр тараад энэ exchange буюу арилжааны төрөвчөөс ийшээ шилжүүлж болно. За миний арилжааны төрөвчөнд бол ингээд энэ 008 BTC биткойн харагдаж байна. Бүгдийг шилжүүлж болно. Эсвэл энийг тодорхой хэмжээний талын ч юм уу ингээд шилжүүлж болно. Гэхдээ одоо биднээс энэ бүгдийг шилжүүлэхээр хий. Тэгэхэд бол ингээд ороод ирнэ. Энэ дээр маржин арилжааны данс болон биржийн энэ арилжааныхаа данс руу шилжүүлэхэд бол шимтгэл авдаггүй ийм онцлогтой байгаа. За ингээд биднээс exchange арилжааны төрүүчээс маржин руу шилжүүлэх гэж байгаа юм чинь энийг бол confirm гэдэг ингээд дарчиж болно. Тэнгүүд энд одоо нөгөө
биткойн маань ороод ирэх хэвээр. За ингээд ороод ирчих. Нэг одоогийн ашиг нэг $57 биткойн ороод ирсэн байна. Энд бол нийт дүнгээ харуулна. Та энэ Ethereum Midness гэдэг энэ маржин арилжааныхаа төрөвчөнд бол эдгээр криптовалютыг хийгээд маржин арилжаа хийж болох нь минийх дээр бол 5 дахин илүү хөшүүрэг хийж арилжиж болно. За энд бол зээлийн нийт хэмжээ гарч ирнэ. За энэ ашиг алдагдлын хувь. За энэ одоогоор ямар нийт маржингийн хувийг зааж өгч जैन хичнээн хувьтай байгаа. За энд бол таны үнэлгээ гаргаж байгаа эрсдэлтэй байна уугүй юу гэдэг иймэрхүү энэ заагчтай юм байгаа. Маржин арилжаа бол жоохон эрсдэлтэй учраас та бүгд бас энэ дээр болгоомжтой арилжаа хийх хэрэгтэй. Ягаад гэвэл өөрийнхөө бүх хөрөнгийг алдах боломжтой. Таны төлөвлөж байгаа ханш руу зах зээлийн ханш хөдлөхгүй бол та алдах боломжтой. Та шорт хийгээд маржин арилжаа 5 дахин хөшүүр хийж яхад зах зээлийн үнэ дээшээ өсөх юм бол та бүх мөнгө алдах юм аюултай учраас энэ дээр бас жоохон тооцоотой арилжаа хийх хэрэгтэй. За нөгөө нэг зүйл нь бол биднээс энэ биржээс бол зээлж авч болдог. Учир биднээс энэ энэ зээлэх гэдэг дээр ингээд даръя. За ингээд гараад ирчих. За бүгдээ энийг миний зээлийн хэмжээ 4 дахин байна уу, 5 дахин байна уу, 3 дахин байна уу гэдгийг харъя, тооцоо хийж үзье. Миний зээлэх хэмжээ бол энэ 003227,552 BTC юм байна. Нийт хэмжээ. Үндсэн мөнгө маань ийм байгаа. За энэ хэд дахин зээлж болох нь энэ шууд тооцоод гаргачих жаа. За ингээд 0 32 27 552 BTC-г бид зээлж болох нь байна. Миний үндсэн зээлэх мөнгө бол энд 0.8 энийг хувааштай хэд дахин надад зээлийн боломж өгч байна. Мөнгөнд маань үндсэн мөнгө маань 888 одоо BTC байгаа. Энэ бол надад 4 дахин их хэмжээний мөнгө одоо энэ биржээс зээлэх зөвшөөрөл өгсөн байна. 5 дахин бол би эрэхтэй байгаа л ч энэ эрсдэлтэй тооцоод 4 дахиныг өгөх юм боломжтой энэ миний үндсэн дүнд. За энэ дээр та бүгд хичнээн их одоо зээл аван төдий чинь эрсдэлтэй учраас аль болох бага зээл авч арилжаа их шаардлагатай болов гэж бодож байна. За ингээд бирж надад миний үндсэн BTC болох $57-оос 4 дахин гэдэг чинь бараг $230 зээлэх юм эрх өгч байна. За энэ дээр харагдж байгаа хүү байгаа. Мэдээж бүх мөнгө хүүтэй тооцогддог учраас биржийн хувьд эрсдэлтэй тооцоод надад бол одоо цагийн энэ 0.3-41,667% ийм хүү бодно. За би энэ нийт зээлж болох мөнгнөөсөө 100% ингээд зээлж болно. Эсвэл энэ үндсэн зээл өгч байгаа мөнгөний 75% буюу 0.024,206,64 гэсэн биткойн 50% зээлж болно. За 4-1 буюу яг энэ үндсэн мөнгөтэйгээ ижилхэн одоо хүүг зээлж болно. Зөвхөн биткойн биш ингээд бүх энэ дээр бичигдсэн криптовалютуудыг ингээд зээлж болох юм байна. За ингээд би 50% зээл авъя биржээс. За тэгээд ингээд confirm гэдээ тавих юм бол миний үндсэн арилжаа хийж болох биткойны хэмжээ гэсээд энэ дээр болохоор нийт одоо зээлийн хэмжээ харагдчих. 200 одоо нэгсэндээ $25 би 50% зээлсэн буюу total debit гэдэг ийм зээлийг авсан. Энэ дээр 0.008 нэмэгдээд нийт одоо миний баланс бол 0.24 байна. За ингээд нөгөө нийт дүн маань энд гараад ирж байгаа. Боломжтой арилжаа их дүн, зээлсэн дүн нэмэж байна. За энэ эрсдэл бол одоо 1.5 дээр зааж байна. Бага эрсдэлтэй гэсэн үг нь улаан руугаа заах юм бол одоо зээлсэн мөнгөний дүн рүү ойртох юм бол энэ осолдоо хол ногоон байх юм бол энэ аюулгүй гэж харуулж байгаа. За энэ дээр эргээд би хүүгээ түлхэхийн тулд энэ хүнд бас хүүгээ тооцож өгнө. За энд бас нэг үзүүлэх юм бол миний үндсэн мөнгнөөс бол энэ шууд хүү хасагдчихж байгаа.
806888 байсан. Одоо 001 сатоши бол ингээд хасагдсан байна. Хасагдаад эндний зээлийн дүндээ орсон. Бирж бол цагийнхаа хүүг бол шууд ингээд зээлийнхаа мөнгөн дүндээ нэмээд явчихдаг гэсэн үг. 2 цаг 10 цаг болох юм бол нэмэгдэнэ. За ингээд дараагийн бичлэг дээр бол биднээс яаж long short арилжаа хийх талаар бас жишээн дээр үзүүлэхийг оролдоно. Та бүгд хэрвээ сонирхоод манай энэ бичлэгийг үргэлжлүүлэн үзэх бол биднээсийн Happy 24 клубын YouTube дээр лайк дараарай, subscribe хийгээрэй, хонхон дээр дараарай, Facebook хаягн дээр лайк дараарай. За ингээд би буцаагаад төлөхдөө энэ дээр бол одоо repay гэдэг энийг төлнө. Хүүгээ мэдээж төлнө те. 0.16. За 100% бүгдийнхаа ингээд хүмүүтэйг төлчихье. Буцаагаад өнөөдөр бол арилжаа хийхгүй дараагийн удаа short long арилжаа юм уу та жишээн дээр үзүүлэхийг бодно. Хэр их манай энэ мэдээллийг лайктарч бүртгүүлж хонхтарснаас шалтгаалах байхаа. За ингээд буцаагаад төлчихье биржтэй. Тэгэхээр миний одоо нөгөө үндсэн мөнгнөөс ингээд хасагдчихж байгаа. 8 сатоши хасагдсан бирж надад 1 цагийн дотор хөөсөн мөнгөд аваад авчиж байгаа. За буцаагаад би энэ юуныхаа данснаас маржин арилжаа бол би 5 илүү мөнгө явах хэрэгтэй. Маржин арилжаанасаа буцаагаад биржийнхаа арилжааны данс руу бүгдийг нь шилжүүлж болно. За маржин арилжаан дээр миний зээлсэн биткойн байна. Буцаагаад би энийг exchange руу шилжүүлчих. За Binance бирж нөгөө 100-ос гаргасан байгаа. Биднээс ярьсан. Share 100-ос гаргасан. Тэрний 5 дахь дугаар нь 24-нд гарсан байна. Энэ бол нэр нь бол Happy Holiday Days гээд нэгээс 100 ширхэг гарсан байгаа. Энийг бас та бүгд авахд бол дэлхийд даяараа 100 ширхэг гарч байгаа. Үүнээс нэгийг авах тодорхой хэмжээний болцол хангаад энэ 100 ширхгээс нэгийг авах боломжтой. Binance FTX энэ Малайзийн derivative бирж уу future харилцааны биржийг Binance авсан байсан. За ингээд сүүлчийн буюу энэ оны энэ 100-ыг бол цутгаад гаргацсан байна. Нэрийг нь бол Exchange Default 2019 буюу дэлхийн одоо 2019 оны бирж exchange гэсэн юм 100-ос гаргасан билээ. Энийг бол 10 ширхэг гаргасан байдаг. За ингээд бас энэ futures арилжаа Bitcoin Cash-ийг 75% буюу 75 дахин илүү хэмжээний хөшүүрхтэй юм арилжаа гаргасан талаараа Binance баярж мэдээсэн байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа.